За, миний өмнө найз юу вэ? Тий. Өш миний өгшөө. Чамтай нэг уулзах чухал ажил байна. Тий. Моцоор явж байгаа. Миний өгшөө. Би чамд гэж хэлж байна. Хүний нохойд тэр өөрийн нохойд гэж. Чи нөгөө сонирхоод байсан байлгүй шүү дээ. Тэрий чинь дуудлага худалдаагаар дуудах гэж. Тийм үү? Яасан юм бэ? Тэгээд нөгөө дуудлага зарлагдсан уу? Үгүй. Хэрвээ зарлагдсан бол нөгөө том баячууд нь бүгдээрээ мөнгөөр цуглаад авчихна гэжтэй. Харин найз чамд гээд амжаад хэлж байгаа байхгүй дуудахаас нь. Саяастаа л үний онгор найздаа. Найз нь чамд гомдохгүй юу шүү. Хэрэггүй дээ гэж. Миний найз эхлээл дээшээ гараад ирэх юм бол найз нь бол дагаад татагдаад нэшээ сүх гээд татагдаа явчих шүү дээ. Мөнгө нь бэлэн байгаа шүү дээ. Байлгүй яах вэ? За шинэ бизнес. Энэ үйлдэл нь авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 18 дугаар зүйлд зааснаар эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож байгаа авилгын гэмт хэргийн шинжтэй байна. Манай улс авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийг 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр соёрхон баталсан болно. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3-т Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ хэмээн заасан байдаг. Авилгын гэмт хэргийн талаарх мэдээллийг 1969 утсаар 24 цагийн турш гэрийн утасны тарифаар хүлээн авна.